За бүгдээрээ сайн байцгаана уу? 5 дугаар анги математикийн хичээл процентын үндсэн бодлогууд. Аливаа тоо юмсыг 100 тэнцүү хуваасны нэг хэсгийг 1% гэж нэрлэх бөгөөд за 1% гэж тэмдэглэнэ. За дараах жишээг ажиглаарай. 10-ын бутархайг процентээр хэрхэн илэрхийлсэн байна вэ? 10-ын бутархайг 100-аар үржүүлж процентод шилжүүлдэг бол энгийн бутархайг 100 хувааснаар процентод шилжүүлнэ. Процентын үндсэн 3 төрлийн бодлого байдаг. Өгсөн тооны процентод ногдох тоог олох, өгсөн процентод ногдох уул тоог олох, за нэг тоо нөгөө тооны хэдэн процент болохыг олох. За процент гэдэг нь монголоор хувь гэсэн үг байгаа. За жишээ. Процентод ногдох тоог олох. Процентод ногдох тоо олох бодлого. За энэ нь бол тооны хэдэн хувийг олохдоо үг тоог 100-д хувааж тухай хуваараа үржүүлээд олно гэсэн үг. Жишээ. За бүгдээрээ жишээ бодлоготойгоо танилцъя. 96 хуудастай номын 25%-ийг уншиж дуусгачээ. Хэдэн хуудас ном уншсан бэ гэсэн өгүүлбэртэй бодлого байна. За бодолт. 96-гаа 100-даа хуваагаад 25-даа үржүүлснээр тухайн номны 25% нь хэдэн хуудас болохыг олж болно гэсэн үг. За 24 хуудас байх нэ гэж. За жишээ 2. Хадлагчид бэлтгэх ёстой өвснийхөө 30%-ийг хадгалж дуусгав. Тэд 2 тонн өвс хадах ёстой байсан бол одоо хэдэн тонн өвс хадах дутуу байна вэ? За 2 тонныгоо 100-даа хуваагаад 30-даа үржүүлнэ. За 0.6 тонн. Үүнийг нийт хадах ёстой өвснөөсөө хасснаар хэдэн тонн өвс хадах дутуу гарч ирж байна гэсэн үг. За дараагийн бодлого. Дараагийн жишээ. Манай сургууль 1200 сурагчтай бөгөөд түүний 45% эрэгтэй бол хэдэн эмэгтэй сурагчтай вэ гэсэн бодлого байна. За бодолт. За эхний арга. 1200 нийт сурагчаа 100% буюу 100%-даа хуваагаад 45-д үржүүлнэ. За энэ бол эрэгтэй сурагч. За тэгээд нийт сурагчдаасаа эрэгтэй сурагчаа хасвал эмэгтэй сурагчийн тоо гарна гэсэн үг. За арга 2. За 100%-аасаа 45% хасаад 55% үлдэнэ. 2%-ийнхоо зөрүүг олно гэсэн үг. За тэгээд энэ 55% нь эмэгтэй сурагчд гэсэн үг. Тэгвэл нийт 1200 сурагчийн эмэгтэй сурагч нь хэд байгааг тооцож олно гэсэн үг. 1200-аа 100-д хуваагаад 55-даа үржүүлнэ гэснээр 660 эмэгтэй сурагч байна гэсэн үг. Тэгээд нийт сурагчийн тооноос тухайн сурагчийг тоог хасснаар эрэгтэй сурагчийн тоо мэдэгдэх болно. За жишээ 4. Тэгш өнцгтийн өргөн нь уртынхаа 30%-тай тэнцв. Урт нь 7 см бол тэгш өнцгтийн периметр хэдэн сантиметр вэ гэсэн өгүүлбэртэй бодлого байна. За бодцгоё. За тэгш өнцгт дэвтэр дээрээ зурж тэмдэглэе. За түүний урт нь 7 м гэсэн. За түүнийгээ сантиметр руу шилжүүллээ. За үүний дараа 700 см-ийнхаа 30% буюу процентыг олно. 700-аа 100-д хуваагаад 30-даа үржүүлнэ гэсэн үг. Ингэснээр 610 см. Энэ нь өргөн гэсэн үг. За тэгээд тэгш өнцгтийн хүрээний уртыг олох томьёогоор урт өргөнөө нэмээд 2-т үржүүлснээр тэгш өнцгтийн хүрээний урт буюу эргэн тойрны урт 1820 см-ийн урттай гэсэн үг. За 2 дахь бодлого. Процентоор уул тоог олох бодлого. Энэ нь тооны процент нь А бол уг тоогоо олохдоо А тоог процентд хувааж 100-аар үржүүлнэ гэсэн үг. За түрүүн А тоог 100-д хуваагаад процентоор үржүүлжсэн бол одоо энэ бодлогон дээр проценттой хуваагаад 100-д үржүүлнэ гэсэн үг. Процентоор уул тоог олох бодлого. За жишээ. Сурагчид математикийн шалгалтанд 15 оноо авч
60% үнэлгээг авчээ. Математикийн шалгалт бүгд хэдэн онооны даалгавар байсан бэ? 15% нь 60 бол 100% нь хэдвэ гэсэн үг. За бодолт 15-ыгаа 60-аа хуваагаа 100-д урьжуулна. Нийтдээ 25 онооны дасгал даалгавар байжээ гэсэн үг. За жишээ 2. Ямар тооны 10% нь 8 бүхэл 194 байх вэ? За энэ бас мөн адилхан процентоор уул тоог олох бодлого. 8 бүхэл 194-ийг 10-таа үржүүлээд 10-таа хуваагаад 100-даа үржүүлнэ. Ингэснээр 89 бүхэл 10-4. 89 бүхэл 10-4 гэсэн тооны 10% нь 8 бүхэл 194 байх нэ. За жишээ 3. Ногооны талбайнд 60%-ийг хагалж дуусгахад 280 га үлдэв. Ногооны талбай хэдэн га вэ? Ногооны талбайнд 60%-ийг хагалж дуусгахад 280 га газар үлдэв. Ногооны талбай хэдэн га вэ? За бодолт. Ногооны талбай нь хагалаагүй хувийг олно. Ингэснээр 100-гаасаа хагалсан 60%-ийг хасгаар 40% үлдэнэ. За ногооны талбай хэдэн га вэ гэхээр 280-гаа 40-тэй хуваагаад 100-даа үржүүлнэ. За 2%-ийнхаа зөрүүг олоод түүнийгээ тухайн процентод хариулагдах тоонд хуваагаад 100-д үржүүлснээр гарна гэсэн. Ингэснээр нийтдээ 700 га талбай байх нэ. Ногооны талбай маань. За жишээ 4. Махыг чанахад жингийнхээ 35%-ийг алдаж 13 кг болсон бол хэдэн килограмм мах чансан бэ? За энэ мөн адилхан 2%-ийнхаа зөрүү олно. 100%-оос 35%-ийг хасаад 65. 65% нь 13 кг гэсэн үг. Тэгвэл мах анх ямар жинтэй байсан бэ гэж байна. 13-ыгаа 65-даа хуваагаад 100-даа урьжуулна. Ингэснээр тухайн мах маань 20 кг жинтэй байжээ. За 3. Нэг тонн нөгөө тооны хэдэн процент болгохыг олох бодлого. За энэ нь уг тоон жишээ нь А тоон Б тооны хэдэн процент болохыг мэдхийн тулд А тоогоо Б тооны 1%-д хуваана. А тоогоо Б тооны 1%-д хуваана. За жишээгээр тайлбарлая. Нэг тоо нөгөө тооны хэдэн процент болохыг олох. За сурагч Саран 75 хуудастай номны 30 хуудсыг уншижээ. Тэр номны хэдэн хувийг уншсан бэ? Процентыг олох. Сурагч Саран 75 хуудастай номны 30 хуудсыг уншижээ. Тэр номын хэдэн хувийг уншсан бэ? Процентыг олох бодлого. За бодолт. 75-ыгаа 100-даа хуваагаад гарсан тоогоо 30-даа хуваана гэсэн үг. 75-ыгаа 100-даа хуваагаад гарсан тоогоо 30-даа хуваана. Тэгснээр 40%-ийг уншижээ гэсэн үг. За жишээ 2. 1 метр нь 1 км-ийн хэдэн хувьтай тэнцвэ вэ? 1 метр нь 1 км-ийн хэдэн хувь буюу хэдэн проценттай тэнцвэ вэ? За эхний ээлжинд 1 км-ийн метр рүү шилжүүлээд тухайн тоогоо 100-даа хуваагаад 1 метртэй дахин хуваан гарсан хариуг. Ингэснээр 1 метр 1 км-ийн 0.1 хувьтай тэнцвэ гэсэн үг. За жишээ 3. 40 сурагчийн 24 нь А, Б үнэлгээтэй суралцсан бол бүх сурагчдын хэдэн хувь нь А, Б үнэлгээтэй суралцсан бэ? 40-ийг 100-даа хуваагаад гарсан хариугаа 24-т хуваана. Ингэснээр нийт сурагчдын 60% нь А, Б үнэлгээтэй суралцсан гэсэн үг. За жишээ 4. Ногоочид 15 га талбай ногоо хураахаас 9 га талбайг хураажээ. Тэд ажлын хэдэн хувийг хийж гүйцэтгэхэд байгаа вэ? 15-ыгаа 100-даа хуваагаад гарсан хариугаа 9-даа хуваана. Ингэснээр нийт ажлын 95%-ийг гүйцэтгсэн байна гэсэн үг. За та бүхэндээ процентын үндсэн 3 бодлогын тухай жишээ
дээр тайлбарлан ярилцлаа. Анхаарал тавьсан нийт хүүхдүүддээ баярлалаа.